Одоогоос хэдхэн жилийн өмнө Монголын сошиал орчинд брэнд хувцас тансаг хэв маягийг илэрхийлсэн гялхар төрхөөрөө ноёлж явсан нэгэн бол хадагтай Туул байв. Харин энэ удаа түүний араас 50 настай бэлэг татагтай шинэхэн дүр төрхөөр гарч ирж Look Outfit Reel-үүдэрээ олонний анхаарлыг татан богино хугацаанд viral болоод байна. Тэрээр сошиалд хөл тавьсан даруйдаа шууган дэгдээж дээдсийн хүрээний хадагтай нарын ярианы гол сэдэв болжээ. Өдийн насандаа төгс галбир, залуу төрх тансаг хэрэглээ, хай фэшн мэдрэмжээрээ бусдын нүдийг хожирлож, нууцхан атаархлыг ч төрүүлэх болсон нь нууц биш. Бэлэгтийн тухайд Монголд Wrangler брендийн джинсийг анх нэвтрүүлж байсан, мөн хуучнаар Face Night Club-ыг эзэмшиж явсан Монголын чинээлэг бизнес эрхлэгчдийн нэг Батбаярын гэргээ. Тэрээр олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Түүний охин Марлен Францад Лемисээр дарсыг үйлдвэрлэн Монголд нийлүүлдэг бөгөөд Францын иргэн Пьер-Ив Ригавдаг ирэлсэн Монгол Франц гэр бүлийн төлөөлөл гэдгээрээ хэдийнэ олонд танигдсан. Өчигдрөл гэхэд бэлэг тадагтай 50 насны төрсөн өдрөө охинтойгоо хамт Madame Rouge болон нийчгэр тэмдэглэснээ хуваалцжээ. Товчхондоо даруухан тансаг хэв маяг, үе дамжсан хөрөнгө, боловсрал соёлын нэгдлийг илэрхийлсэн бэлэг тадагтайг энэ цагийн Old Money бүсгүйн тод жишээ хэмээн онцолж болохоор байна.